Дараагийн мэдээлэл нийслэлийн 2 дугаар сургуульд үл таних этгээд маск зүүн нэвтэрч 8 гар утсыг хулгайлжээ. Тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. За одоогоор утас хулгайлсан гэх этгээдийг олж тогтоогоогүй байна. Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн багш нар хичээлийн цагаар сурагчдын гар утасны хэрэглээ хязгаарлах зорилгоор утсыг нь хурааж хэвшжээ. Тэгвэл 9 сарын 30-нд тухайн сургууль руу үл таних этгээд нэвтэрч эзэнгүй ангид орж шилэн хоргон дох 40 орчим гар утаснаас 5-ыг нь хулгайлжээ. Тухайн үед утас хадгалах зориулалттай шилэн хорго онгорхой байсныг их сурвалжууд хэлж байна. Мөн ангид руу орж гар утас хулгайлахаас гадна спорт заалны хажууд байрлах хувцсны өрөөнөөс 3 гар утсыг хулгайлжээ. Одоо нэг манай сургуулийн дотоод бүтцийг маш сайн мэддэг хүн байна гэсэн. Тэгээд үсээ бас далдлахын тулд ийм нэг удаа юм малгай зүүцэн гэсэн гэсэн. Тэгэнгүүтлээ яг царайгаа харуулахгүйгээр яг камернуудын хаанаа камер байдгийг маш сайн мэдээд тэгэнгүүтлээ биеийн тамирын заалнаас 2-3 утас авсан гэдэг тийм мэдээлэл бол байсан. Нөгөө нэг гэрэл мэрлийн насаагаад хувцсанаар сольдог өрөө заал руу орж өрөөний гэрэл хасангуурлаа тэр өрөөнд дотор ороод нэг хэд утас авсан гэдэг тийм мэдээлэл бол байсан. Тэгээд баг сургуулиудаар нэлээд явсан. Тэгээд тэр болохоор яг багш нар хуралтай байхад манай сургууль руу орж ирсэн гэсэн. Тэгэнгүүтлээ манай эцэг их хурал сайхан болсон байхгүй юу? Яг тэр үеэр л юм байлээ. Тэгээд агшаахан бол байгаагүй тэр үед. Дандаа дундийнхны утаснуудыг авсан байлээ. Дандаа 14, 15, 16 гэх мэтчлэн нэг тиймэрхүү утсанд авсан байсан. Дандаа iPhone авсан байсан. Ёоны камерын бичлэгүүдийг шүүгээд тавьсан байлээ. Ингээд тэгээд ангийн багш нарын групп руу явуулаад ийм хулгай гарсан мэт зэрэмжтэй гараа гэсэн мэдээлэл ирсэн. 2 дугаар сургуулийн зүгээс энэ асуудлын талаар мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Сургуулийн орчинд хүүхдүүд гэмт хэргийн хохирогч болох ёсгүй. Утас алдагдсан ангид камер байгаагүй. Сурагчдын утсыг агуулгах сав онгорхой байсан гэд сургуулийн багш нар хариуцлага алдсан байж болохыг эцэг эхчүүдийн төлөөлөл хэлсэн юм. Олон утас алдагдаж санхүүгийн хохирол амссан энэ үйлдэлд сургуулийн зүгээс хариуцлага хүлээх хэсэг нь тодорхойгүй байна. Тэгвэл энэ мэт эрсдлээс улбаалж баг болон дунд ангийн эцэг эхчүүд хүүхдүүдтэй аль болох үнэтэй гар утас авч өгөхөөс татгалздаг байна. Одоо та хүүхдтэй хэдэн төгрөгийн утас бариулдаг вэ? За нэг одоогоор нэг 400 мөнгөний утас хэлж байгаа. Энэ яг хүүхдүүдтэйгээ холбоотой байж хичээл сургууль тарахаас нь тэгэл хүүхдээ хаана явна хараа ингээл тавих гэж утсаа нөгж байгаа шүү. Тэрнээс яг хичээл дээр бол яг утсаа оролддог юм байна. Тэр нь бол тэгэхээр яг нэг орохт нь багш нь хураагаад авчдаг болохоор яг тэгээд тэн дээр яг алдахт нь тэрийг одоо сайн хэлж мэдэхгүй байна. Сургуулиас нь одоо хяналт сайн тавьд юм бол гэж бодсон шүү дээ. Би болохоор охинд болохоор энэ хардаа юм Nokia бариулчихдээ амар. Тэгээд ер нь бол манай хүүч гэсэндээ нэг 5-6 дугаар ангиасаас л хойш нэг тийм ухаалаг утас ерөнхийдөө эхлээд Nokia бариулж явуулдаг гэсэн. Тэгээд нэг арай нэг хүүхд нэг өөрийнхөө юмыг нэг мэдээд нэг яагаад эхэлдэг штэ. Тэгээд нэг 7 дугаар ангиасаа л нэг ухаалаг утас авч авсан баг. Тэгээд багш нь болохоор хичээлд нь орохоор нь хураагаад авчдаг гэжсэн улцын. Тэгээд тарахт нь л өгдөг юм шүү лээ. Гэтэ тэгээ угаасаа одоо жоох хүүхдүүд ч одоо үнэтэй утас өгж явуулна. Үнэтэй тэр байтга 20,000 төгрөг өгж явуулахад л алга болгочихдаг шүү дээ. Тэгэхээр одоо дэмийл хат. Халаасны хулгайн гэмт хэрэг 65 орчим хувиар буурсан гэх судалгаа гарчээ. Энэ төрлийн хэрэг автобус болон автобусны зогсоолд ихээр үйлдэгддэг байсан. Харин нийтийн тээвэр камержснаар хулгайн гэмт хэргийн гаралт буурчээ. Харин сүүлийн үед эмнэлэг сургуулийн орчинд хамгийн их хэрэг үйлдэгдэх болсныг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. За цагдаагийн байгууллагт бүрдэж байгаа халаасны хулгайн бүсчлэлээр нь авч үзэх юм бол автобусны буудал, олон нийтийн зах тэгээ эмнэлэг сургуулаар их бүртгэж байгаа. Сая эмнэлэг дээр байдаг этгээд чи 15 үйлдэлтэй шүүхээр одоо оруулах саналтай прокурорт явуулсан. Дийлэнх халаасны хулгайчд бол өөрийгөө нуун дадлсан, нүүрэндээ масктай малгай угалсан, тэгээд малгайтай замц өмссөн, ерөнхийдөө камераас халахалсан байдалтайгаар явдаг. Тийм учраас иргэд та бүхэн сонор сэрэмжтэй өөрөө эзүүлстэй анхаарал хандмагтай байгаарай. Халаасны хулгайн гэмт хэргийн хохирогчдын 85 орчим хувийг хүүхд эмэгтэйчүүд эзэлдэг байна. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн хэрэг үйлддэг 300 гаруй этгээд байдгийг хэллээ. Үүнээс халаасны хулгайн гэмт хэргийг тогтмол үйлддэг 58 этгээдийн хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ. Ингэхдээ 28 этгээдэд хорих ял, 16-д нь тэнсэн харгалзах ял, 4-т нь нийтэд тусдаа ажил хийх ялаар тус шийдэгжээ.
2 дугаар сургуулийн сурагчид гар утсан алдаад 7 хонсон ч хулгайлсан байж болзошгүй этгээд камерт бичигдсэн байхад хулгайчийг өнөөдөр хүртэл олж тогтоогоогүй байна. Иймд хулгайлсан этгээдийг олж тогтоох ажлыг яарвчлуулах шаардлагатай байгаа юм а.